СС телевизийн хамт олон хүн чанар хүмүүнлэгийн төсөл нэвтрүүлгээрээ дамжуулан нийгмийн хариуцлага хэрэгжүүлж Монгол улсын хөгжил дэвшил, Монгол хүний төлөө өөрсдийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Энэ удаад бид Сансар кабелийн телевизийн 20 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж байгаа сайн үлсийн аяны хүрээнд нэвтрүүлэхээ дугаарыг бэлтгэн хүргэж байгааг хүлээн авна уу. Амьдрал юун дээр тогтдгүй гэж бидих ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Хүн чанар нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа Оросын холбооны улсын Улаан Үд хотод ажиллаж амьдарч байгаа нэгэн гэр бүлийн 5 настай хүү орон сууцны 2 давхрын цонхноос санамсаргүй байдлаар унаж мэрдсэн тухай харамсалтай мэдээг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Бидний зорилго нь тэмүүлэн хүүгийн гэр бүл болоод эмчлэгч эмч, эмнэлгийн хамт олонны сайхан сэтгэлийг элэг нэгт монголчуудад боддоор танилцуулж, эмчилгээнийхэн зардалд өчүүхэн чулуу хувь нэмрээ оруулахыг хүсснээр нэвтрүүлгийн хамт олон Оросын холбооны улсын Улаан Үд хотыг зорилоо. Хорвоод эзэн билээ. Сайн байна да. Хүн чанарын нэвтрүүлгээс явж байна. Тэгээд бас түрүүн зарлал фонд. За. Ороод яриагаа үргэлжлүүлэх байлаа. За. Цааш орж. Эрхэм үзэгчдийн хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид Улаан Үд хотоос хүргэж байна. Тэгээд учир нь 5 настай Тэмүүлэн хүү манаас хүнд бэртлийн улмаасаас өвдөж саяхан одоос сэхээ ороод ийм сайхан баяртай мэдээ дуулгаж байгаа гэсэн эдэж маш олон асуудлууд бид бүхэнд тулгарч байгаа. Ийм учраас бас ижийн хайртай эмээгийн нас ирж ирсэн байгаа. Тэгээд Тэмүүлэн хүүгийн маань энэ хүү гай зовлон хідэн сард эхлэв мөн ямар зүйлүүд бас өндөрлөл бэрхшээлүүд та бүхэнд маань тохиолдоод байна. Энэ талаараас үзэгчтэй хаалцахгүй юу? Хүн маань 6 сарын 15-нд ахтайгаа байжгаад ахыгаа маружин пилмен идэ гэж гохоор ах нь хажуудлын зам хөндлөн гараад дэлгүүр орчоод ирэх хооронд л цонхны 2 давхрын цонхны сэтг муу байсан юм байна. Цаашаага 2 давхраас унаад 6 сарын 15-нд. Тэгээ гэмтэл бол их өндөр их муу атсан. Би Улаанбаатарт 3 дугаар эмнэлэгт өөрөө хэвтчихсэн. Бид нар тэр өдрөө дуулаад шууд эрцгаасан машинаар наашгаа. Тэгээ ирэхэд хүн маань сэхэнд байсан. Эмчнэр нь бол боломжтой бүх арга хэмжээ хийж байгаа. Одоохондоо бол биднэрт ийм дутсан ийм гэсэн юм бол байхгүй. Хамгийн гол нь та нар тайван байж хүүхэд бол стрессийн мозга гээд тийм юутай дотор баруун талын бөөрийн гэмтэл, дотор гэмтэл дэлүү хавирганы юуны дотор гэмтлүүд нэм цусаалталтай байгаа. Цусаа тогтоох юм хийж байгаа. Арцаг түнхний уралттай гэж хэлсэн. Хүүхэд бол маш хүнд байгаа гэсэн. Тэгээ Бисэмпегийн сэхэнд байж байгаа. Дараад нь палат руугаа орж 6 сарын 2-нд тэр гипс тавихаас өмнө тэр хөлий чинь ингээ сольдтэй төмөртэй ингээ байлгаж байгаа тэр арцаг гэснийхаа юу тавьдгийм байна л та. Гипсээ тавиулаад 7 сарын 4-нд
эмнэлгээс гарсан юм бид нар. Эмнэлгээс гараад ирэхдээ бол хүүхд бол битүү гипстэй хоолой зүгээр иддэг, ярьдаг, инээдэг. Тийм бид нарт тийм амар юм харагдаагүй. Энэ гипсийг ингээд 8 сарын 20 хүртэл тавьчвал миний хүү явна гэсэн ойлгоцтой эмнэлгээс бид нэр баяртай гарч ирсэн л дээ. Их сайн эмчнэр, их мундаг эмчнэр байсан. Тэгээ хурж ирээд гэртээ 2 хоног гэртээ ер нь 2 хонсон доо. 2 хоноод 3 дахь өглөө 11 цагт гинт орилол толгоогоо бариад орилол хуйлцсан. Тэгжээс нь уйлал бөөлжөл тэгэл ухаалтцсан байхгүй. Тэгээд юу яахан гот түргэн дуудаа түргэн шууд хурж ирж авчууд хуучин гинтэлт твтчихсэн бисэмпигийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээ бисэмпигийн эмнэлэг дээр ирээд ахиас ихэнд орцсон юм нөх. Тэгээ за танаа хүүхдийн чинь тархинд юу яасан байна аа? Цус харуулт одоо би бас ангаахын хэлээ бас сайн мэдэхгүй л дээ. Тэгтээ яг хуу 10 хоноор л цус харуулсан хүүхд чинь ухаангүй одоо бол аппаратанд орцсон байна. Одоо гаднаас том эмчнэр ирж үзнэ. Тэр болтол ингээд 50 байжээ гэд 7 сарын 6-нд орой 5 цагт очсон байхгүй юу эмнэлэг дээр бид нэр хэсгэнд. Тэгээ оройн 10 болж байхад энэ республиканские больницаас 3 эмч ирсэн. Тэр 3 эмч нь ирж үзээд ахиж тархины зураг аваад тэгээ үзээд одоо энэ бисэмпигийн эмнэлэг бол энэ апрессыг хийж чадахгүй. Одоо тэр тоног төхөөрөмж одоо апресс хийхэд юу гэдгийг тэр нь бол байхгүй. Тэгэхээр республиканские эмнэлгийн энэ том эмчнэр ирсэн одоо ингээд танаа хүүхдийн биеийн байдлын талаар ярих гэж байна. Одоо тантай ингэж уулзаа та зөвшөөрж гин үү гэдэг ингээ аваад. Одоо ийм хагалгаар ингээд хүүхдийн чинь ингээд оруулах гээд ингээд авч одоо энэ эмчнэр ингээд болно. Манайд хагалгаа хийхэд бүрэн юу яана болно. Аваа явъя гэдэг. Цаанаасаа түргэнийх нэрний маци гэдэг түргэн ирээл миний хүүх аппараттай шууд яагаад буцаагаад тэр эмнэлгийнхаа аппаратын дотор машин дотор аппаратын залгаал тэгэл 11 цаг гэж хахад республиканские больницын тэр том нейрохир үүрэг гээд мэдрэлийн мэс заслын дасаг гэдэг юм байна. Тэрний схемд оруулсан. За та нар одоо ингээ бид нар энэ хүүхдийг маргаашийн юунд одоо ингээ аппарессанд бэлднэ. Өглөө одоогийн байдлаар хүүгийн манд би ямар байна одоо ямар шатанда та явж гин гэж бодож байна. Дээрцнөө, доорцноо одоо хүүхд маань ярьж чадж гин үү? Ямар бэрхшээлүүд бол ер нь байна? Тэр аппаресс хийсний дараагаар миний хүчин схемд 10 хэд тончоод тэгээд гарч нөгөө дамждаг бас нэг юу гэдэг юм бэ? Юу гэдэг лээ? Схемдруулгаас гадаанс нь. Эрчим дэмжлэгэнд байжгаад шууд тэнцэнээс өчтөр 2 хоногийн өмнө гаргаж авлаа үгүй. Яагаад гаргаж авав гэхээр хүүхдээ өөрсдөө л харж маллж арчлаа өөрсдийнхээ гараараа. Тэр үед бол миний хүү эмнэлгээс харахтаа бол ямар ч тийм юу байхгүй. Ярьдгүй зүгээр бит ээж бит хоёроо эмээгээ таньдгүй, ярьдгүй, юу ч ярихгүй юм хагас ухаантай тийм л хүүхэд эмнэлгээс бит хоёр авч гарсан. Цаашдаа бол өөр тэр саажилтын хүүхдийн дасагт нь хэвтээд ингэх боломж бол эмчнэр нь бол тавьсан л да. Одоо тэр Майору гэдэг том их алтан гартай том эмч нь цаашаага ингээд юу яагаад ингэх юм бол тусалъя. Хамгийн гол нь тийшээгээ хэвтээд яавал хүүхдэд чинь хэрэгтэй гэсэн. Тэр эмнэлгийнх нь юуг болохоор одоо гадаадын иргэн гэдэг утгаараа их өндөр төлбөртэй байт юм байна. Тэр соёлынх нь эмнэлэг нь. Тэр эмнэлэгт хэвтэх тийм надад өнөөдөр тийм үнэндээ хүүхдэд тийм юм гаргаад өгчих надад боломж байж чадсангүй бүх юм дээрээ үндэ магээд юу ячих юм байхгүй болохоор би хүүхдээ аваад гарья. Би өөрөө чаднаа гэд аваад гарч ирчээд одоо гэртээ байж бит хоёр. Одоо бол ирээд яах вэ? Нэстэ нөгөө эмээг хараад эмээн байна. Эмээн цагаан эмээн байна. Миний хайраад гээд ярих гал үзээд байна л та битэд. Тэгээ яах вэ нэг юм инээхээс өөр юм яахгүй тэр инээж байгаа нь болохоор өөрийнх нь
цаанаасаа ирж байгаа рефлекс нь гэж байна. Уурдаа бол бид хэдийгээ бол одоохондоо ерөөсөө танихгүй байна л да. Үүний дагуу бид бүхэн бас энд ямар нөхцөл байдалтай байна. Тэгээ таны амьдралч бас одоо мэдээж хэрэг хөрхтэй гүртэй тийм ийм нөхцөлд бас өөр хөөхт нь ачин ингэсэн байгаад бол хүн болгон сэтгэл зовж байгаа. Тэгээд мэдээж таны бидний энд ирсний учир гэвэл одоо ямар тусламжууд тийм яах вэ? Найз нөхөд мөн одоо хүмүүсээс бас хүсэх байна. Мэдээж хэрэг өвчин хүнд хэлж ирдгүү шүү дээ. Ээж нь бол одоо олон одоо хоног сахиж суусан гэсэн тэгэхээр эмч нарын зүгээс болоод мөн сайхан сэтгэлтэй хүмүүс хэр тусалж гин мөн урайлж тийм ээ. Энэхүү одоо хамгийн чухал нь маш өндөр төлбөртэй. Тэгээд энэ төлбөрийг бол бид давж чадахгүй байна гэдэг одоо бас мэдээллийг авсан байгаамаа. Тэгэхээр мэдээж хүний амьдрал уул юм дуртай байгантай хүний амьдрал жаргалтай зовлонтой байдаг. Энэ зовлон бол зааж гарах нь чухал. Хамгийн гол нь миний одоо 5 настай Тэмүүлэн хүү маань бол үнэхээр юм бас хэрэглэн хөөрхөн үнэхээр одоо тэр өөрөө их чадварлаг байсан учраас бас өнөөдөр бас ингэж амьд гарлаа гэж эмчнэр бас ярьж байгаа сурагтай байна. Тэгээд энэ талаараас тодруулахгүй юм ээ дөө. Би бол хүүгээ ийм аимшигтай юмд орно гэж би бодож байгаагүй. Бид нар хайр халамжаар дутаагаагүй. Бид нар үнэхээр ээж минь харавчаад гарахгүй ирэхэд би дүүтэй орхоо явсан. Тэгээ одоо ямар ч лээсэн би энэ хүүгээ нэг хөл дээр нь босгоод гэхдээ шантрахгүй хүүгээ хөл дээр нь босгоод надад хүмүүс амьд үл одоо тий сумгаач гэдгсэн юу ч гэдгсэн би одоо хүүхдээ л хөл дээр нь босгож авчвал болох гээд. Үнэхээр энэ төлбөр мөнгө гэдэг юм чи амар л юм байна тий. Өөдөр би бас дотроо бодчихлаа энэ 200-300 мянган төгрөг үнэтэй миний хүү бас байж болохгүй байхад гэж. Яа нэр 2 хүүтэй. Мэдээж хэрэг сайхан сэтгэлтэй хүмүүс туслах байхаа гэдэг сэтгэлтэй байна. Тэгээд мэдээж хэрэг миний дүүгээ ангийн найз нөхөд одоо тийм ээ телевиз үзэж байгаа үзэгчид сайхан монголчууд бид бүхэн үнэхээр сайхан сэтгэлтэй. Тэгээд миний дүүгээ одоо энэ хүсэж байгаа зүйлд бас туслана гэдэгт итгэлтэй байна. Манай телевизийн хамт олон ч гэсэн бас хүн чанар нэвтрүүлгээрээ нийгэм рүү чиглэсэн сайн зүйлийг үзэгчдэд хүргэж хин нэгэндээ сэтгэлийн дэм хайрлаж хин нэгнийгээ баярлуулж хин нэгэндээс урам өгдөг байгаа. Энэ ч утгаараас танаа гэр бүлийг бас зориод ирсэн байгаа. Мэдээж Оросын холбоот улсын улаан үе хотод бол маш олон монголчууд ажиллаж амьдарч амьдралынхаа төлөө бас зүтгэж байгаа. Толгоос өсгөөчөө тэгэл эмзэг бүл ингээд хүмүүс байдгаа. Тэгээд араарч чадан ингээд амьдарч яхад нь бас ийм аюул төвчин тохиолдсон. Нийт үзэгчдийнхээ өмнөөс дахин харуулс илэрхийлж байна. Тэгээд мэдээж миний дүүгийн тийм ээ манай гिचийн маань энэ ачин нь бол одоо удахгүй идгэж ийм хөөрхөн одоо та бүхнийгээ баярлуулна гэдэгт маш их итгэж 7 хоногийн өмнө авахгүйс зөргөн. За тэгээ олон түмний сайхан сэтгэлтэй хүмүүсийн буйнаар бас хөөн итгэж илаашна гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээ мэдээж хэрэг үзэгч маань та бүхнийг зорж ирсний учир гэвэл мэдээж амьдралын баталгаа амьдралын одоо бас тий санхүү хөрөлцөө муутай байгаагийн дээр ийм аюул төвчин тулгараад маш их мөнгөний одоо бэрхшээлтэй байгаа гэдгийг бас үзэгчд маань ойлгоорой. Тэгээд мэдээж энэ нарлагын вагоноор үйлчлүүлдэг байсан үйлчлэгч ажилчид төмөр замын ажилчид болоод мөн нарлагт хамт 8 хийжсэн тийм ээ амьдралаа залгуулж исэн найз нөхөд одоо гэр ангийн хамт олон гэр бүгдөө үзэж байгаа үзэгчд маань та бүхэнд одоо туслана гэдэгт итгэлтэй. Тэгээд та бүхэн маань доорх уцаар холбогдож манай энэ хөөрхөн 5 настай хүүхдийг амьдралд нь гэрэл гэгээ өгөөрэй гэж бас дахин хүсэх байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн та бүхний охины хүүгийнхэн төлөө сэтгэл зүрхээ гаргасан эмчнэр дээр мөн одоо сайхан сэтгэлтэй хүмүүс дээр мөн одоо энэ элчин сайдын одоо тийм ээ консул дээр очиж бас уулзаж эдгээр энэ хүүхдэд бас дэмжлэг хүсхийг манай телевизийн хамт олон бас зорж ирсэн байгаа. Тэгээд та бүхэн бас үзэгчтэй хандаж ярьж хэлэх тийм ээ энэ хөөрхөн хүүхдэд нь одоо яг чухал юу хэрэгтэй байна вэ гэвэл ерөөсөө л апресны тийм ээ маш их одоо зардал болоод дөнгөж одоо саачлалтын тэр эсрэг эмнэлэгт явахт нь л ихэд одоо өдрийн 10,000 рубль гэдэг манай мөнгөөр бол маш их мөнгө. Энэхүү зүйлд нь одоо нэмэртээс олоосай гэж дахин урайлж байна. Тэгээд доор хуцаар холбогдож та бүхэн маань энэхүү бэлдсэн хүүд маань туслаарай гэдэгт итгэлтэй байна. Тэгээд цаанагчийн маань хувьд бол өнөөдөр мэдээж хоёр ачин тийм ээ өнөөдөр өстө элэг эмтрэл ижинэр бол тэгээ сууж идэг шүү дээ. Тэгэхээр бас та хэлий гэсэн үгээ бас үзэгчд өмнөдөө хийлж хүмүүсээсээ бас тусламжаа хүсгэн зүйтэй байх тийм ээ. Чин нийтийн тэмцэлцээний барилга тэрэс гэдэг каранист хийж байгаа л энэ өөрчлөн байгуулалтын дараагаар л богоонд орж 8 хийсэн. Надад төмөр замаас өөр надад
үйлчлэгч галт тэрэг нэмэн дарга нараас өөр тийм таних мэдэх өсөд байхгүй. Нарлагын богоо төмөр замынхаа юугаар л би 10 хэдэн жил хоолой залгуулж явж ирлээ. Иржээсэй чинь тэгээд Монголынхаа ард түмэнд бүхэл ихчүүд одоо хин бэ үр хүүхдээ бүхэл өсөдөөс игч нь гоохот миний хүүгэл хөл дээр нь басхад туслаач энэ сайхан сэтгэлтэй энэ вот миний хүүд ийм хүн депрессыг 8 цаг хийнэ гэдэг чинь их хүн депресс байлаа гэж өөрөөсөө хэлж байгаа. Их сайн болсон. Одоо миний хүү 8 сарын 25-нд энэ бүтэв гипсээ авахгүй л дээрээс нь ахаад миний хүү ахиж 2 дахь хагалгаанд орно гэсэн. Тэрнээс өмнө би хүүхдтэй урдын юуных нэмлэгийнхаа улсуудад урдныхаа төлбөр тооцоож дээрээс нь энэ сайхан сэтгэлтэй улсуудад одоо юу ч хэлхийж чинь сайн мэд. Энэ их гоё эмчнэр ямар их буянтай Игор Баярович гээд одоо их алтан гартай том эмч тэргүүлсэн 6 эрэгтэй эмч орсон нэг сурлагчтайгаа 8 цаг орсон миний хөө 7 сарын 7-нд орсон. Одоо бол их чинь 2 дахь апрессийг л хүлээгээд тэр хооронд энэ хүүгийнхаа тэр нөхөн сэргийх энэ апрессны дараах нөхөн сэргэлд энэ гипсийг аваад хөл дээрх тэр ямар л имчилгээ байдгийг тэр юмын л их чинь 2 дахь апресснээс өмнө л хийх хэрэгтэй. Магадгүй бас үзэгчд маань цагаанагч маань Оросын албат улсад улаан үдэд амьдардаг бас боломжтой намаа бизнес хийдэг байхаа гэж бодож байгаа. Гэтэл бас цагаанагч маань хувьд амьдрал нь тэмч боломжгүй бас өрх толгойлсон хүүхдүүдээс чадан ядан тижээдэг ийм эмэгтэй байгаа. Тэгээд мэдээж энд одоо бүхэл юм болж байгаа бол Улаанбаатар хоттой очоод тийм ээ Монголдо сайхан амьдрмаар байтал тэнд бол одоо бас тийм төдийлөн одоо тэр зах зээлийн үед гараал одоо энд ажил амьдралаа залгуулж байдаг олон хүмүүс байдгаа түүний нэг гэж үзэгч маань ойлгоорой. Тэгээд Улаанбаатар хотод очоод эмчлүүлж хүүхдээ аваад явах бодол маш их байгаа. Тэнд мэдээж очихт нь харьяа дүүрэг хорон гээд одоо анхан шатны байгууллагууд нь хүлээж авахаа гэж бодож байна. Тэгээд маш сайхан хурдан идэгнэ гэж одоо эмчнэр болоод хүмүүсийн ярианаас сонссон байгаа. Тэгээд өнөөдөр үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ нэгэн өдрийг хүн чанар нэвтрүүлгээрээ энэ бяцхан хүү 5 настай Тэмүүлэн хүүд одоо хүүгийн тухай үзэгч та бүхэндээ хүргэх болно. Манай улсын 200 гаруй иргэн Оросын албаны улсын Улаан-Үд хотод албан ёсны зөвшөөрөлтөөр байнга оршин суудаг байна. Тиймээс бид Монгол улсаас Улаан-Үд хотод суугаа ерөнхий консулын газрыг зорж оршин суугаа иргэдтэй хэрхэн анхаарал тавьж ажиллаж байгаа болон Тэмүүлэн хүүд туслах ажлыг яаж зохион байгуулах талаар ярилцсан юм а. Ихэнх хүн чанар нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээрэн тэгэхээр хүн чанар нэвтрүүлгийн зорилго нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүрхийн часов хин нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрладаг байгаа. Тэгээд энэ ч утгаараас бид бүхэн бас гинтийн одоо асуулт өрцөн 5 настай Тэмүүлэн хүүгийн одоо талаар бас зорж ирээд байна. Тэмүүлэн хүүд маань бас манай консулын зүгээс ямар арга хэмжээ аав хүн энэ талаараас нэлээдгүй сүүлийн үед бас ямархуу одоо тийм ээ харамсалтай зүйлүүдээс тохиолдож байгаа сурагтай. Тэгээ энэ талаараас үзэгчтэй хуваалцахгүй юу? За та бүхний өнөөдрийн амгалан ялтахыг. За Улаан-Үд хотод бас манай Монгол иргэний талаар анхаарал тавьж хүн чанар телевизийн одоо сурвалжлагын баг хүрэлцэн ирж манай иргэний төлөө ингэж ичиг санаачлаг гаргаж хүн чанар гаргаж яваад би бас талархаж байна. За манай Улаан-Үд хотын төв имлэгт цэцэг сайхан ухтай Тэмүүлэн гэж хүү одоо бэртэл аваад маш хүнд байдалтай гэвтээ зэхийн даруй гаруй хоноод тэгээд одоо цаашдаа үргэлжлүүлэн мэс засал хагалгаа хийх шаардлагатай гэсэн ийм онцлогоор одоогоор төр гараад байгаа. Тэгвэл Тэмүүлэн хүүдтэй бол бид очиж уулзсан, цэцэг сайхантай уулзсан, хүүхдийн байдлыг очиж үзсэн. Тэгээд эмнэлгийн бүрээдийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Шпек Игор Александрович гэж хүнтэй очиж уулзсан. Эмнэлгийн дарга нь амарцсан байсан. Энэ эмчилгээ эрхэлсэн орлогчтой нь уулзаад иргэнийхээ талаар яриад
манай иргэн тусцаа үзүүлж иргэний амийг аварсан явдалд та бүхэн талархаж байна гэдгээ илэрхийлээд тэгээд бэлэг дурсгалын зүйл гардуулаад цааш хэмжлэгэнд нь тусалж өгөөрэй. Бас хямдралтай үнээр эмчлэх ямар арга зам байна гэдгийг ярилцсан. Тэгээд одоо дундч үн ханшаар нь 160 мянган рублээр 2 дахь шатны хагалгааг хийнэ гэж хэлсэн. Сэхэний дараах бол хагалгааны дараах өрөөнд 3900 рублийн төлбөртэй хэвтэж эмчилүүлж байгаа юм байна лээ. Тэгээд төлбөрийн хүнд байгаагаас цааш үргэлжлүүлж одоо эмнэлэг твтэх бас хүндрэлтэй байгаа учраас эд нөхөд маань төлбөртэй твтэх боломжгүй гарсан байгаа. Энэ талаар манай гадаад харилцааны яамны дэд сайд консулын газрын захирлаанараас биднэрт одоо бас нааш нь чиглэл өгсөн тэр дагуу бид бас энэ иргэдийн л. Тэгэхдээ одоо бас тэнд бас өөр манай ундрам гэдэг бас нэг эмэгтэй бас апресс гэж хаалганд орсон байсан. Бид бас тэр хүнийг иргэд тойрсон, бас тэр хүний талаар ярьсан, хэлсэн байгаа. Тэр хүн маань одоо апресс намжилттай болоод сая өнгөрсөн 7 хоногт Монголд буцсан. Иймэрхүү байна. Ер нь визгүй болсноос хойш Монгол иргэд Улаан Үүд хотод маш их хэмжээгээр ирж байгаа. Ирээд энд одоо бас янз бүрийн байдлаар одоо аваар асуулт орох, нас барах, машин дайруулах, мөргүүлэх ийм асуудлууд баггүй гарч байгаа. Бас юм хулгайд алдах, бичгэрэмтэй алдах, мөнгө төргөө алдах, машин тэргээ алдах асуудал бол бас гарч байгаа. Бид бас энэ холбогдох хууль хяналтын байгууллагт нь энэ талаар бол байнга ярьж байгаа. Монгол иргэдтэй энэ талаар бол байнга одоо хэлж ярьж сэрэмжлүүлж байгаа. Иймэрхүү асуудал байна. Ингээд одоо энэ Тэмүүлэн хүүд маань туслах ийм аян өрнүүлж байгаа танд өшөө одоо бас талархж байгаа илэрхийлье. Консулын газар ч гэсэн цааш нь анхааралтай энэ эмнэлгийн ихэнтэй бол байнга холбоотой ажиллана гэдгээ бид хэлсэн, утсыг авсан энүүтэй ингээд ажиллаж байгаа. Бид бүхнийг бас хүлээж авсан талархаж байна. Тэгээ ер нь Улаан Үүд хотод бол нийт хичнээн монголчууд одоо төр оршин суугаад байна. Одоо сайн үлсэн аян өрнүүлээ гэж бодоход Улаан Үүдийн маань монголчууд хэрхэн одоо бас туслах боломж байгаа бол мэдээж бид бүхэн энд ирснийх бас энд байгаа монголчуудаа адилхан одоо бас бизнес 8 хийж одоо амьдардаг хүмүүсээс уриалж сайн үлсэн аян уриалахыг бас хүсэж байгаамаа. Энэ тал дээр бид бүхэн ямар телевиз үзтэй холбогдох боломжууд байна. Яаж энэ хүүхдэд бяцхан хүүхдийг аврахт нь одоо тусламж үзүүлэх боломжууд байна. Таны хувийн бодол ямар байгаа вэ? Улаан Үүд хот байнга оршин суугч иргэд бол нэг 200 гаруй байдаг. Алуу эсний зөвшөөрөлтэй 200 гаруй хүн байна. Энэ бүрээтэй гэр бүл болсон улсууд байна. Байнга оршин сууж байгаа. Төр оршин сууж байгаа улсууд бас нэг 200 гаруй. 400 гаруй оюутан сурдаг. Байнга ирж очдог хүн бол нэг 2-3 мянган хооронд. Сар бүхэн орж гараад явдаг хүмүүс байдаг. Монгол иргэдийн зөвлөл гэж уул нь урд нь ажиллаж ийсэн. Тэгээд дарга нар нь зарим нь явсан, бутсан. Тэгээд чинээр бол зөвлөл байгуулагдж амжаагүй байгаа. Бид иргэддээ хэлж байгаа. Та нар хурлаа хийгээд иргэдийн юуг сонгоод өгөөч гэж ингэж байна. Энд бол одоо алуу ёсоор тийм иргэдийн хувьд зохион болгоч юм байхгүй байна. Ер нь консулын газар дээр хэрэг төвөг зөрчилд орсон улсуудад эрх шишгээ хамгаалуулах гэж ирдэг болохоос энэ явж байгаа улсууд одоо энэ консулын газар дээр зүгээр яваад ирсэн ирдэггүй шүү дээ. Энэ төрөөр ирсэн сууж байгаа улс эрхэн зөрчигдөхөөр л консулын газар гэж мэдэж ирдэг. Түүнээс бус цагт нь бол консулын газар дээр бол бид одоо сонгуул ерөнхийлөгчийн сонгуул болоод хүмүүсийг сонгуульд оруулах гэж мэдээлэл зүдэрсэн. 200 гаруй хүн бүрдгээд тэгээд яг нэг 98% сонгуульд орсон юм байна. Ер нь цаашдаа энэ Монгол иргэдийн зөвлөл нь ажиллаад эхлүүл хуучин уул нь ажилдаг байсан. Тэгээ одоо сүүлдээ энэ удирдлагууд нь солигдчиход тэгээд чи өөрснөө хуралдаж ээж өөрснөө одоо юугаа сонгодог олон нийтийн байгууллага учраас төрийн байгууллага шууд нүнд нь хутгалдаад байхаас боломжгүй байдаг л да. Бид бас энийг хуралдаач бариач гэж зөндөө юу яаж байгаа. Энд бол нэг албан ёсоор нэг 4 компани байгамдаа Монголын Маркет гэдэг нэг компани бий, Монгол Төмөн гэдэг нэг компани бий, Алтан Байкал гэдэг нэг компани байлж үйлчлээ. Тэгээд нэг компани байсан тэр нь Датан богцсон гэдээ болсон. Баян тулам захиралтай нэг компани байсан. Тэр нь Датан богцсон гэдээ болсон. Хүн чанар гэж та юу гэж тодорхойлох вэ? Ер нь хүн чанар гэж гадна байгаа ер нь хин хиндэ одоо өвчин зовлон тохиолж ядарсан зүдэрсэн үед нь туслахыг л одоо хэлэндээ. Түүнээс бол одоо ер нь бол
гадна байгаа явж байгаа хүмүүс манай иргэдийг хараад байхад бол тэр тал дээр жоохон бага дутагдaltaй юм шиг байгаа. Нэг нэгэндээ туслах, барих энэ хандлага дээр үл ер нь жоохон таарах юм шиг байна. Өөрснөө л одоо харамяалж. Ер нь тэгээд энд одоо аяллаар явж байгаа улсуудаас өвчний учир 2 хүн нас барсан, 1 хүн машинд найрууд нас барсан. Тэр үед үл ер нь манай монголчууд тэнд оролцож байгаа юм байхгүй. Констант газрынхан бид нар л өөрснөө явж хөөцөлдөж шарилын уцааж ачуулах, барих, амжилт төвцсөн хүний ярьж хэлж буцаах, хар гэртээ нь холоо барих, сая 18 хүнтэй автобус Кабанскээрэн донголдсон. Тэгээ бид очиж хөнжөнгөө ажиллаад тэгээ даатгалтай байсан мэл тэр даатгалын компани Орос дахь талынхын компани үйлчлээгүй. Тэгээ бид нар бас энэ тэнд гуйж, байрлуулж, орон нутгаас нь машин ирүүлж авч уулсан энэ төр тал бий. Ер нь л одоо хэн нэгээл ядарсан үед л одоо уул нь монголчууд бол их сайхан сэтгэлтэй тусалдаг юм л юм. Бусд оронд байгаа гадаадын оронд байгаа иргэдийг одоо харж байхад сайт юмнаас зураг телевизээс харж байхад тийм хүмүүстэй их тусалдаг юм байна лээ. Олон нийтийн байгууллагууд нь их сайн ажилдаг юм байна лээ. А манай энд бол яг вөхөр нөө төр зур ирж очиод нутг нь ойрхон байдаг болохоор энд нутгаа байнга очиод байдаг болохоор тэр санагалзах юм нь бага болчт юм шиг байна. Америк тэр хайсан Англид байгаа улс бол нутгаасаа хол бие бинийгээ мөрөөдсөн сансан одоо тэндэг Монгол инглиэх тэрийг тусалсан юм л байдаг. А манай энд бол нутгаа сандгүй учраас одоо шуутга хэлэхэд тэгээд явчаад байдаг учраас тэр тал дээр бол дутагдaltaй юм шиг санагддаг. А ерэн дэхтэй бид гадаад харилцааны яамд иргэд туслах сан гэж байдаг. Тэр сангаас бас юм туслах юм хэрэгтэй байдаг л да. Гэтэл тэр нь их төвөгтэй. Гадаад харилцааны яам сангийн яам хоёроос байгуулагдсан комисс хуралдаж байж тэр хүнд мөнгө тусамж юм. А энд бол одоо ингээл яхад өнөөдөр одоо ингээд тэр бичвэрнтэй хайцсан боцох хүнд би одоо өнөөдөр хармаанаас мөнгө гаргаж өгөөл өөрөөсөө мөнгө гаргаж хооллуулаад зургийг авахуулаад дөнгөж сая та нарын өмнө явууллаа. Өчигдөр машина бичвэр бүх юм алдсан. Тэгээ тэр хүн чи яг алуунаас өөх мөнгө байх. Одоо визгүй улсын дорлоггүй болсон шүү дээ. Тэгээд өсвийнхээ мөнгийг харан цаанаас мөнгө ирэхтлээ удна. Тэгээд одоо бид нар чинь тэгээд нэг хоёр хоолны мөнгө зураг морг ойр зургийн нэг таксины мөнгө өгчихэд бол эргээд олж авна гэдэг юм байхгүй. Бидний сайжин чи юу үлээ дээ. Тэгээд ийм учраас бол энийг бол цаашдаа тэр иргэдэд туслах санг бол энэ гадаад байгаа элчин сайдын яамдууднаас эрхийг нь олгочвол одоо нэг тэдэн төгрөгийн хоол гэвэл бид бас энд байгаа улсуудаа бас туслаад тэр мөнгө төрөг гаргаад өгчихэд бас нэг хэрэгтэй юм. За тэгээд бидэнд бас цаг заваа гаргаж тийм ээ Тэмүүлэн хүүд манаас туслаж тийм ээ энэхүү одоо үүрэг хариуцлага ухамсарлаж байгаа танаа хамт олонд баярлалаа. Тэгээд таны ажил бас хам өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Та нар ч гэсэн одоо амжилт хүсье. Манай энэ Тэмүүлэн тусалж байгаа Тэмүүлэн хүүгийн ээж эмээ нарт ч гэсэн одоо бас одоо сэтгэлээ санаагаа өндөр байлгаарай. Бид одоо эрх зүйн талаас нь энэ хологдох болгохтой бүх талаас нь л одоо туслахыг үзүүлэх болно гэдгийг хэлье да. За бидний дараагийн утсан газар бол Семашкагийн нэрэмжит клиник эмнэлэг байлаа. Тус эмнэлгэн бурайд улсын шилдэг уламжлал бүхий тэргүүлэгч эмнэлэг бөгөөд чанартай аюулгүй эмнэлгийн тусламжийг баталгаатай хүргэж байдгийн нэгэн жишээ нь Тэмүүлэн хүүд яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж түүхэндээ анхудаа бага насны хүүхдэд маш хүнд хаалга хийснээрээ онцлог юм аа. Эмч хүний өргөн мэдлэг өндөр ур чадвар гарган өргөсөн тангарахтаа үнэнч байж хүүгийн амийг аварсан алтан гарт эмч нарынхаа ярилцлагыг од хүргье. Врач, кто работает в медицине, он должен обладать человеческими качествами. Хүнийг хайрлах шударга байх нь эмч бидний үүрэг юм. Семашкагийн нэрэмжит нэгдсэн эмнэлэг нь өндөр технологийн тусалцаа үзүүлэх байгууллага бөгөөд 7 чиглэлээр эмнэлгийн тусалцаа үзүүлдэг. Гол чиглэл нь зүрх судасны мэс засал, гэмтэл, мэдрэл зэрэг юм аа. Нэг ёсондоо бол бусад эмнэлгүүдэд хийгдэж чадахгүй ажлыг манай эмнэлэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Тухайлбал зүрх тарих, нугас, гэмтэл зэргийн мэс заслууд үүнд ордог. Манай эмнэлэг хүүхдэд онцгой тохиолдол болгож яаралтай тусламж үзүүлсэн. Яагад гэвэл хүүхдийн амийг аврах асуудал тулгарсан учраас бид яаралтай тусалцааг бүрэн хийж гүйцэтгсэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайжирсан, мэрэгчлэнүүдийн хяналтанд байгаа ба амь насанд нь аюулгүй болсон. Но в целом то состояние, которое угрожало его жизни, оно было купировано. Эрхэм үзэгчдийн хүн чанар нэвтрүүлэг маань үргэлжилсээрэн тэгээ яг одоо бид энэ цаг мөчид бид улаан өд одоо хотын клиникийн төв эмнэлэг дээрээс одоо ярилцаж байна. Тэгээ өнөөдөр бас энэ тэнхүү эмнэлгээ танилцуулаад мөн одоо энэ хүү бяцхан хүүд зориулж тийм ээ эдний эмнэлэг бол нэлээдгүй олон тусыг хүргэсэн байна. Тэгээ энэ талаар бас
Ребенок из Монголии поступил к нам в экстренном порядке. Произошло у него кровоизлияние. Манай эмнэлэгт хүү яаралтай дуудлагаар хүнд байдалтай ирсэн, тархины цус харвсан байдалтай байсан ба тухайн хүүхэд төрөлхийн судасны зүлхэнтэй байсан. Бид яаралтайгаар шинжилгээ хийж, эмчилгээ хийж эхэлсэн буюу тархины зураг авч судасны зүлхэнд мэс засал хийсэн. Нашу больницу экстренно обследовали его и взяли на оперативное лечение. Произвели костопластическую трепанацию черепа. Мэс ажилбарын дараагаар хүүг эрчим дэмжлэгээний тасаг шилжүүлж, биеийн байдал нь гайгүй болохоор мэдрэл нь тасаг шилжүүлсэн. Энд хүүхдийн эмчилгээ үргэлжлэсээр байжгаад биеийн байдал нь докторжиж сайжирснаар эмчийн хяналтанд гэртэн гаргасан байгаа. В отделении в нейрохирургию к нам, где было продолжено лечение консервативное. После стабилизации состояния, улучшения состояния больной был выписан домой под наблюдением. Тэгэхээр манай нэвтрүүлгийн зорилго нийгэм рүүгээ чиглэсэн одоо сайн сайхан зүйлийг нийгэмд хүргэдэг байгаа. Тэгээд энэ ч утгаараас нь улаан үдэд энэхүү сайхан сэтгэлтэй энэ сайхан одоо эмч нарыг бас алтан гартай эмч нарыг зорж ирсэн байгаа. Тэгээд учир нь 5 настай энэхүүд амьдрал бэлгэлсэн дээр нь бас туслаж байгаа. Тэгэхээр бас үнэхээр дахин талархаж байна нийт монголчуудынхаа өмнөөс мөн одоо энэхүү бяцхан хүүхдийн ээжээ болоод митинаас уулзаад байна. Тэгэхээр мэдээж энэхүү эмч нартаа бас хандаж хэлэх өгнөд байгаа ах тийм ээ. Би их баяртай байна. Миний хүү тийм хүнд өвчтөй, тийм ухаангүй байхад нь тасагч ийм их хүнд хаалгыг амжилттай хийж өгсөн эмч нартай их баярлалаа. Миний хүү 5 настай жоохоо тийм хүнд хаалгыг 8 цаг хийсэн бүх эмч нартай баярлалаа. Игорь Майорович алтан гартай эмч маш их баярлж байна. Одоо хоёр дахь хагалгааг миний хүүд маш амжилттай болно. Миний хүү ахад яг энэ байдлаар амжилтад хийж чадна гэдэгт би бүх мэс заслын эмчнэр Игорь Майорович бүх эмчнэртэй их баярлалаа гэж хэлэх. Өөр надад хэлэх юм үндэ алга. Их хүнд миний хүү маш хүнд байсан хүүг минь тийм сайхан болгоод тийм хүнд хагалгааг би өөрөө ч гарч ирч чадахгүй байх миний хүү гэж бодож ирсэн бид нар. Тэг гарч ирчээд одоо ингээд хоёр дахь хагалгаагаа ингээд хүлээгээд байж ин миний хөө 8 сард миний хөө хоёр дахь хагалгаанд орно. Би энэ бүх эмч нартай итгэж ин орсон. Бүх мэс заслынхаа эмч нарт би бүр 100% бүр миний хүү бүр хөлдөр нь босгоод ирнэ гэж би бүрд найдаж байна. Миний хүү чи хоёр давхар дээрээс унтсан гипстэй өөрөө тийм хүнд хагалгаатай тийм хүнд хүүхдийг тийм ухаангүй байхад нь ингэж босгоод ирж байгаа би хоёр дахь хагалгаан дээр би дүүрэг итгэлтэй бүх эмч нартай би итгэж байна. Миний хүү надад буцаагаад яг энэ чигээр нь өгнөө гэдэгт би бүх эмч нартай итгэжээд надад энэ эмч нарт итгэх итгэл маань миний хүү надад дахиж яг эрүүл сарвал болж ирнэ гэдэгт би эмч нартай итгээд сууж байна. Би их баярлж надад өөр ингэж үгээр хэлээд ингэх сайхан ийм гоё малга би ганцхан эмч нартай л итгэж байна. Их баярлалаа эмч нартай. Бүх орсон эмч нартай их баярлалаа. Тус эмнэлэг нь 1924 оноос эхлэн үйл ажиллагаа эрхэлсээр өдгөө хэвтэн эмчлэх 899 ортой 27 тасаг үйл ажиллагаа явуулж байгаагаас 15 мэс заслын тасаг байдаг байна. Клиник онцлогоо бактериологийн лабораториуд, клиник иммунологийн болон экспресс онцлогооны лабораторид 430 гаруй төрлийн шинжилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар наривчилсан үр дүнтэйгээр хийж байгаа бөгөөд дотоод гадаадын олон иргэд зорин ирж үйлчлүүлдэг байна. Что касается нашего сотрудничества с монгольской стороной, то больница в течение последних 3 лет тесно сотрудничает с монгольской. Сүүлийн 3 жилд манай эмнэлэг Монголын эрүүл мэндийн байгууллага болон Улаанбаатар дархан хотуудын тэргүүлэх эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны талаар хэд хэдэн гэрээ хэлцэл хийсэн. Энэ жил манай мэргэжилтнүүд Улаанбаатар хот болон дархны хүн амт лабораторийн үзлэг 2 удаа хийгээд байна. Тиймээс бид цаашид хамтын ажиллагаа улам хөгжүүлж Монголын хүн амт төлөвлөгөөт эмнэлгийн үйлчлэл үзүүлэх боломжтой гэж бодож байна. Поэтому в плане нашего дальнейшего развития, нашего сотрудничества, я думаю, что будет возможно оказание и плановой медицинской помощи жителям Монголии. Энэ хүүбэд эмнэлгийн хамт олонны төлөөллийн хамтаар Тэмүүлэн хүүгийн гэрийг зорилоо.
Мис заслын багт ажилласан эмч Петрович хүүгийн биеийн байдалтай танилцаж, асран хамгаалагч нартай нь илэн далангүй яриа өрнүүлж, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн юм а. Нога, наверное, скорее всего. Хүний хөдөлгөөний гэмтэл юун хавдартай холбоотой байгаа гэж байна юм чинь. Юун хавдрын буугаад нэг хэдэн нэг сарын дараа юм гайгүй болох ёстой. То, мне кажется, лучше станет рука-нога двигаться. Совсем не двигается же, да? Бүр хөдлөхгүй юм. Совсем не. Өөрөө чадах. Хөлөөргөрөө миний сайн хөшөө. Хөлөөргөч. Энэ хөлөө ингээ пак гэрэ. Пак. Энэ хараа. За энэ ингээ пупа гэдэг үргэрэ. За. Давтаж хэлэнд. Тэгээ юм ярихаар ингээд давтаад хэлээд байдаг өөрөө юм ойлгохгүй байгаа. Би юм хэлвэл дагаж хэлнэ. Цагаандаа гэдэг бол цагаандаа. Что сказали, повторяя, до сам не может ничего сказать. Это после операции тогда? Операцию Халхана дараа ингэж. После операции вообще не говорит. До операции говорит? Сүүлийн 2 хоног ярьж байгаа. Тийм, эмнэлэгт байхдаа ярьж. В больнице вообще не говорил. Последние 2 дня начал повторять. А до операции вообще до? Халганаас өмнө ярьдаг байсан. Оо, ярин дуулан бүжигдэн хүчээс. Нормальный подвижный ребенок. Тийм. Бүх юм хийдэг. Оо, зөте гимнастика хийж байна. Ая. Ора. Повторяет вот это. Ора. Энэ гар нь бол ажиллаа. За, одоо энэ гараа хийгээрэй. Нэ. Оо, за эмээ нэрх юм уу за нэ. Ая. Бишээ. Ора. За, болоо өстой сайн хөгч юм уу? Миг өгч мандах уу? Имей дандаа гимнастик. Повторяет donc. Ну, понятно. А энэ хөл нь бол ерөөсөө өргөхдөггүй ингээд. Одоо ер нь бол ингээд энэ хүүхдэд энэ эмнэлэг туслахаар болсон уу яасан? Следующая операция в нашей же больнице, да? 25-го. Ну, скорее всего, не 20, в зависимости, если отек спадет, то тогда операция. Если отек будет, тогда операцию не сможем сделать. Хавдартай байвал 8 сард халгаан хийж чадахгүй. Яг юм тархины хавдар нь буугаад когда дараа нь халгаан дараа. Тэгээд яагаад тэгж байгаа юм бол энэ чинь энэ хараа өөрөө шууд ингээд шээгээл шууд баагаад хэлэхгүй. Мэдхгүй зүгээр шууд ингээд. Он не осознается. Дандаа ингээд шээ гэж хэлж мэдхгүй. Тэгэхээр шээ гэж хэл гэдгээр заа гэдэг өөрөө мэдхгүй шээ. Энэ тархины. Хавдрын болшоохоо юм болохоо юм. Юм хавдар буухаар зүгээр болно гэж. Энэ өөрөө мэдлгүй шээгээл баагаад байгаа байхгүй юу? Юу иднөө тэрийг л ямар ч гашуу юм байсан. Вкус не чувствует. Не чувствует сразу ингээд халуун жоохон халуун горячий холодный не чувствует. Хамаагүй ингээд идээд байгаа. Вообще не чувствует. Не чувствует так. А так это. Это умная зона. Все отвечает за умную. Юм тархины энэ үрд хэсэг нь энийг хариуцсан юм яг хавдар буул өөрчлөх болох гэж. Ну, что-то восстановится. Полностью не знаю, не могу сказать. Но что-то восстановится. Өөрчлөх юм уу гэж одоо хэлж чадахгүй байна гэж. Азуу бүгдөө ингээд яг юу одоо одооны байдлаар хэлэх. Энэ хөлнийх болохоор энэ түүх бол айгүй удаан болно гэсэн. Может 6 сар, может жил ингээд суух байхаа. Энэ түүх нэг муу байна гэсэн. А энэ хөлн врач хараад тань. Эмчид үзүүлсэн битүү бол та ингээд. Эмчи хараад тань энэ хөлн. 8 сар авах. 8 сар. Хөөсөн 7 хоног болохоо. А юм болшоо. Он чинь энэ хоёр давхар дээрээс л унаа. Отсюда со второго этажа. Сэтг байгаа сэтг нь Через сетку. ингээд нэг юу унаа. Айгуу. Тэгээ энэний ингээд переломтой энэ дээр ийм юмтай ахалтай лээ. Илэг боор. Энэ боорхгүй аваа. Тий. Боороо. Энэ фу. Операцию хийгээгүй боор. Ушиб середину правой почки не стали делать, скажу. Өөрний хаалга хийгээгүй. Болоогүй сүүл харж болно гэсэн. Потом Ийм олон энэ почк чи юу баха? Бөөрний юутай ушибтай. Селезенка юм. Селезенка не знаю, как по-английски сказать. Дэлүү. Хуршир травмаш.
Тяжелая. Шүү. Энэ анх юу яхта кран рутинэ гэдэг зүүн талын нүдний Ну сотрясение тархинин байна. тархины цуралттай байгаа байхгүй. Тэрнээсээ болж л ийм басыг борлуулж бодоод энэ талаа. Вы врожденный аневризм была. У него был аневризма, это же расширение сосудов. Юу бүр юм бүдүүрсэн юу судастай төрсэн хүүхэд Тэр врожденный был. байгаа. Ямар судасан бүдүүрсэн байгаа бүр төрснөөс гэж байна юм шиг. Тэгээд их баярлалаа. Ястай их баярлалаа. Ингээ үсэд болохгүй гэл Можно вас поцеловать, говорит. Можно ястай баярлалаа. Тэр апрес, хоёрдугаар апрес бүр гоё болохоор би бүгдөө энд нэгтгэж байна тань. Верю, говорит, что вторая. Намайг таньдаг өсөд минь надад тустаач. Цааны их чинь үнэхээр боломжтой байхтай их чинь их мэдэн намайг өсөд ийм юм болно гэж их чинь үнэндээ өнөөдөр өсөөлөж өнөөдөр их чинь чадалж хүрхгүй болчлоо. Амьдралд юм их хэцүү юм байдгийг их чинь одоо л энэ толгойгоор л мэдэж. Үнэхээр энэ хүүгийнхээ төлөө юу хийж чадхаач мэдэхгүй байна. Чадах юм нь болохоор арчилж л чадах юм. Өнөөдөр намайг таньж мэддэг миний ах дүү нар, миний хамт олон Нарлаг Монголын дүүнэр минь Төмөр замынхаа минь хичтэй тус ард түмэн монголчууд минь миний хүү тусалж өгөөч гिचтэй. Миний хүчин их сэргэлэн сэтгэн бодох чадвар их сайтай. Уг нь бол өөр юмч болно гэж ярьдаг. Би 2 оны шиг 2 хүүтэй нэг нь том цагдаагийн даргуулна, нэг нь юмч болно гэж ярьдаг. Тэгэхээр би энэ хүүгээ Монголын сайхан сэтгэлтэй ард монголчууд нэг сайхан сэтгэлтэй улсууд шүү дээ, тийм. Миний хүү тусламжийн гараа сунгаад миний хүүгээс хөл дээр нь босгоод 2 таалагд ингээд тусд юм болно гэдэгт бол би бүр итгэлтэй байгаа. Гэнтийн ослын улмаас байнгын хүний асаргаанд орсон хүүгээ харж байгаа ээжийн сэтгэл ямархан байдалтай байгаа нь үнэхээр зүр шимширэн байлаа. Энэхүү гэр бүл сэтгэл санааны болоод хандивын гараа сунгаж байгаа олон байгууллага хувь хүмүүс байгааг энд туртахын зүйтэй. Монгол улсын гадаад хэргийн сайд халагтай оюун дээр Улаан Уд хотын ерөнхий консулын газрын хамт олон Улаанбаатар хот дахь Ротари клуб болон Оросын холбооны улсын Ротари клубын хамт олон мөн Улаанбаатар хотын Төмөр замын Нарлаг вагоны хамт олон найз нөхөд Бурайд улсын Улаан Уд хот дахь телевизийн хамт олонд хүн чанар нэвтрүүлгийн хамт олонны өмнөөс гүнээ талархал илэрхийлье. Харин тэмүүлэн хүүд туслахыг хүссэн сайн санаат Монгол ахын дүүс хэн бүхэнд бидний нэвтрүүлэг нээлттэй бөгөөд нэвтрүүлгийн доогуур гарч байгаа хаягаар холбогдохыг дахин сануулж байна. Сайн үс бүхэн дэлгэрэх болтугай.